За ингээд ээлжид нэгэн амьтны баваан шаваантай гоё түүхээ ярихэд бэлэн болж байна. За өнөөдөр та бүхэндээ нохооны баваа шаваа ороо гарааны тухай ярьж өгнө. За нохоо тэжээдэг бол нохоо тэжээж ийсэн ер нь тэжээх гэж байгаа хүмүүс заавал энэ түүхийг бас сонсоод судлаад авчвал хэрэгтэй. Яг хүнд хэрэгтэй юм ярих чинь гэсэн үг. За эм нохооны ороо орноо. За эм нохоо ороо оронгууд эр нохоо түүнийг үнрээр нь хайж олоод одоо үржлийн ажлаа хийдэг байгаа. Ерөнхий одоо ажиллагаа нь бол тийм байгаа. Тэгэхээр яах вэ гэхээр та бүхэн одоо урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах одоо гүйлгэлүүлмээргүй байвал өөрийнхөө нохоонд анхаарлаа сайн одоо хандуулах хэрэгтэй. Тэгээд хэрвээ гөлөг энэ төр хүлээж аавна гэж тооцож байвал энэ ороо гарааныхаа үеийг нь сайхан тохируулаад бүх юмаа бэлтгэх тийм бас боломжийг олдог байгаа. За мөн одоо эм нохооны ороо орцсон үе түүний зан авир эр нохооны ч бас зан авир өөрчлөгдөж хөдөлгөөн бол ихсдэг. Тэгээд тааварлах боломжгүй янз янзын үйлдэл гаргах учраас та бүхэн бас маш боломжтой байна гэсэн. Ерөнхийдөө нохоо тэжээдэг хүн гэдэг маань угаатаас гаргаж аяглаад урт 1 метр хүрэхгүй одоо гинжилчээд би нохоо тэжээдэг олон жил нохоо тэжээсэн энэ гэж ярих бол хэрэггүй. Адаглаад нохооныхоо биений юм одоо тэгээ ороо гараа одоо нөө халуун дулааны уйлрал гүйлгэх тоо боломж энэ төр бүх зүйлийг нарийн тооцож иж нохоог нэвтэрхийн ном шиг одоо мэддэг байж иж хариуцлагатай нохоо тэжээн гэдэг юм. За тэгэхээр юу яана? Ерөнхийдөө эм нохооноос эхлээд ерөнхийдөө явчих. За тэгээд эм нохоогоо бол ерөнхийдөө байнга харж хандж явах хэрэгтэй. За мэдээж одоо таны ойр дотны амьтан тийм учраас одоо эрүүл мэндийн байдал одоо нас хүүс ороо гараа өвчин бүх зүйлийг нь тооцож явах хэрэгтэй. За охин нохоо бол ерөнхийдөө юу яадаг юм аа? 6 сар болоод төрснөөс хойш 6 сарын дараа анхны одоо ороо орох тийм магадлал ихсдэг. Гэтэ нохоо болгонд бол үйлдвэр болгонд өөр байгаа. Яагаад ингэж хэлж байгаа юм гэхээр нохоо болгон яг 6 сартаа бас ороо ороод байхгүй. Жижиг биетэй нохоонууд ихэвчлэн яг миний яриад байгаа 6 сартаад бол ороо ордог. Өөрөөр хэлбэл жилд 2 удаа ороо орох өндөр магадлалтай байдаг. Том одоо арай лабрадорч гэдэг юм уу ийм том биетэй нохоонууд жилд 1 удаа ороо ордог иймэрхүү ертөнцийн одоо зохиолдлоготой байдаг. За үүнийг одоо супер овуляцийн үе гэж одоо нэрлэж байгаа. За түрүү хэлсэнтэй одоо ороо орсон нохоо итгэхийн аргагүй янз янзын хажиргалтай зан авирыг гаргаж зарим нь бусдад хөнөөлтөг хөнөөлгүй янз янзын тийм асуудлуудыг гаргадаг. Гэхдээ яг охин нохоо өөрийнхөө одоо ороо орсныг эзэндээ бол ил далдаар янз янзын үйл хөдлөлөөр мэдэгдэн. За энэ яадаг вэ гэхээр жишээлбэл байн өөрийнхөө эргэтнийг долоох эргэтэн хавгнах дээрээс нь одоо баг зэрэг цус шүүрэх зан авир докторгүй бол хоол ундан дамуу олох гадаа их гарах ойр ойрхон шээх шээж явах үедээ ир нохоо харахтаа янз янзын үйлдэл хийх одоо шээдэг үйлдэл одоо шээдэг одоо байрал энэ төр өөрчлөгдөд янз янзын тийм авир гаргана. За тэгээ үргэлж танаас зүхтах бэлтгэлтэй байдаг учраас одоо яг энэ халуун буюу орооныхон үеэр нь байнгын осорлож одоо энэ тентхийн нохоонуудтай нийлүүлэхгүй наалдуулахгүй байх бүх төрлийн одоо боломж олцоо хангах хэрэгтэй. Тэгэхгүй бол нохоонууд ерөөсөө нүд өрөнгөц зурал залгалтсан байж идэг учраас та бүхэн хариуцлагатай нохоогоо хамгаална, жирэмснээс хамгаална гэсэн үг байгаа. За тэгээд яг үйлдвэрээс шалтгаалаа зарим нохоо 6 сартаад ороо орж ийн, зарим нь 18 бүр 24 сар болж иж ороо ордог нохоонууд бас байна. За тэгээд улирал бас их чухал байгаа. За ийм жижиг төрлийн нохоонууд бол улирал харгалцахгүй ороо орох боломжтой. Хоол ун одоо биеийн дулаан бүх зүйл нь бэлэн болсон үед ерөнхийдөө ороо нь бол ороод ирнэ. Эсвэл ороо нь орцсон нохоотой одоо хавиралцах юм бол дагаж нөгөө охин нохоонууд бас ороо ордог ийм одоо янз янзын юм байгаа. Яг нөгөө манайхан хэлдэг штэ За тэгээд нохооны одоо нөхөн үрчхийн мөчлөг улирал сар бүр холбоотой яг адилхан байхгүй гэж хэлсэн. За тэгээд бассейнжи төвд мастив зэрэг үйлдвэрийн нохоонууд бол яг юу яадаг хавар голчлон бол ороо ордог. Бусад одоо төрлийн нохоонууд жилийн аль ч үед ягаад Монгол банхар гэдэг одоо манайхны яриад байгаа нохоонууд нэг 10 сард ороод 12 сард яг эдрээсийн хүүтэнд бас төрж байгаа байх. За тэгээд ерөнхийдөө юу яана? Нохоо тэгээд жилд 2 удаа эсвэл 1 удаа
одоо тийм ороонд орох учраас яг энэ одоо адармаатай хэцүү цаг үед нь эзэн маш сайн харж хандаж хариуцлагатай тэжээхгүй болвол одоо гэрээр чинь дүүрэнгөлөг гарч ирээ дараа нь тэрийг яах вэ гэдэг тийм асуудал болно. За энэ бүх зүйлийг яг хуу хаширж байвал барахгүй гэж бодож байвал шууд одоо ерөнхийдөө юу яач дэмдэв. Анхны ороо орохоос өмнө одоо нохоонуудаа одоо энэ юуг нь хийчих хэрэгтэй. Спей буюу заслахыг хийгээд тэгээд үлдсэн амьдралынхын туш таны нохоо ямар нэгэн ороо шороогаараа энэ төр байхгүй ерөнхийдөө зан авирын явж нэлээд зөөлөрч бас их айтаахан болдог. Яг хөө зарим хүмүүс бол нэг төрүүлээ төрүүлснийхэн дараа засна энэ төр гэж бас төлөвлөж бас юм хийдэг. Хариуцлагатай нохоо тийжэн хариуцлагатай төрүүлэн барина гэдэг бол арай өөр төвшний асуудал болж байгаа. За эрэгтэй нохоо одоо ороо орно. За эрэгтэй нохоо бол эмэгтэй нохооноос бол нэлээд ялгаатай. Тэр нь юу гэхээр жилийн ямар ч уйлралд одоо тий ороонд орсон нохоо дээр мордох одоо байнгын тийм бэлэн явж идэг байгаа. Тэгэхээр эр нохоонуудын хувьд бол одоо 6 сар тутам нэгэн дэгнэсэн байхгүй. Ямар ч байсан эм нохооны одоо ороо орцсон байгаа үеийн тэр ялгарч байгаа одоо тусгай үнэрийг одоо мэдрээд авах юм бол одоо юу яадаг. За тэрийг нь бүр шинжлэх ухаанаар хэлчих юм бол метил гидроксибензоат гэдэг одоо тийм дааврыг охин нохоо өөрөөсөө бол ялгаруулж. За энэ үнэр нь бол одоо хавь ойрын хамаг нохоонуудын одоо тий сэрлийн цэгийг дээд зэгт нь хүргэж. За энэ нохооны үнэрийг авсан энэ үнэрийг алдахгүй тулд эр нохоонод одоо маш ихээр тэмүүлж уяа цойлоо одоо юу гэнгэр орон хаалгуудаа эвдэж тий гарч одоо энэ нохооны араас үхэн хатан одоо зам зай юу гэдэг бүхэндээ шуур халан харайлж гүгээд тэр охин нохоон дээр очдөг. Мэдээд яваад очиход одоо өөр бас тэр орчны тэр дүүргийн баахан эр нохооноос шавцсан байна. За энэ л жинхэнэ алан хятад баваа шаваан болдог. За нохооны одоо сүрэг нохоотой тааралдсан ерөн сүрэг нохооны дунд одоо баг маний дүүийнхэн бол өссөн. За янз янзын ороо шорооны үеэр баахан эр нохоонууд эндхийн банк руу цуглалцсан. Нутгийн нугын жалганы банкар атманууд ирсэн хоорондоо цусаа үзэлцэж идэг. За тэр дунд нь бас нэг овгор нохоо охин нохооныхоо бүхсэн биеийн хавцаа явна. За тэрний дараа хоёр дахь атман нөгөө эр нохооныхон бүхсний хавцаа гих мэтээр юм сунжилсан урт юмнууд явж идэг. За энэ үед нь одоо маний бацаанууд нөгөө охин нохоогийн багасаа дижээгээд хоолж ундлаас сурцсан учраас охин нохоогоос те нааш жааш нь хөтөлж мөтлөөд араас нь баахан галт хэрэг шиг баахан эр нохоонуудыг дагуулад явждаг. За ингээд охин нохооч яах вэ хөрхий тэгээд энэ олон эрчүүдээс нь сонгож байгаа тэгээ яаж иж яагаад нэг ганц нэг те баваа шаваага хийчин. За хийгээд одоо энэ ороо буюу халууны уйлар дууссаны дараа эр нохоонод бут үсрээд одоо алга болоод өөрсдийнхэн орон гэр хоол ундруугаа яарад алга болдог. Тэгээ өвлийн өртөө охин одоо гудамжны нохоо одоо бие давхар болж те хариуцах эзэн одоо хоолунд байхгүй. За тэгээд тэр Монголын нөхцөлд бол өвлийн нөхцөлд хэвчлэн төрдөг учраас миний мэдэх Монголын одоо их бацаан байхад байсан нохоонууд бол дандаа л нэг цасмаас орцсон үе төрдөг. Энд нөх ухцсан цасан доор хэвтжийдэг тиймэрхүү одоо дүр зурх харагддаг байсан. Тэгээд ямар ч байсан тэгээд эр нохоо болвол өөрийнхөө одоо байгалийн зэн суун буюу эмэгтэй нохоноос үнэртэж байгаа тэр дааврын төлөө өөрийнхөө амь насыг золионд оруулаад чамаагүй зодолдож чамаагүй бүрдмөн үлдэх тэр их галзуурал дунд ордог. Тэгээ эр нохоонуудаа яг энэ үед нь маш болгоомжтой хөдөлж яваад ерөнхийдөө юм өөр нохоонууд байгаа эсвэл өөр эмэгчин одоо тийм эм нохоонууд байдаг газруудаас шал өөр газар нохоогоо дагуулж явахгүй бол үнэр авах юм бол таны нохоо тань захирагдахгүй байгалийн тэр бэлгийн өдөөлтөндөө дарлуулаад цаашдаа тэгээд нохоо буудлагч гэдэг юм уу янз янзын зүйлийг үзэн. За тэгээд тиймэрхүү сүрэг нохоонуудын хажуугаараас болгоомжтой гарах хэрэгтэй. Ягаад тэгэхээр охин нохоо хэрвээ хүнлүү ч юм уу хүүхдүү ч юм уу довтолох юм бол дагаж явж байгаа хөөрхөн нохооноос дагаж хүндүүд дайрдаг уурдаг ийм амар айхтар аршин айхтар муухай зүйл болдог. Тийм болохоор та бүхэн сүрэг нохооноос болж игэл хол байхаа өөрийнхөө гэр орон хашаа байшингийнхаа нөхс үеийг битүүлээд сайхан нохоо шувуугаа гинжлээд орж гарахгүй болоод боломж олцоонд байвал шууд одоо спей заслах хийчихвэл тэгээд толгойд ирэх чинь амар болчих жоох ш. За тэгээд яг уу үнэхэрийн үйлдвэртэй боломжийн амьдралтай тийм хүмүүс байх юм бол нохоондоо GPS суйрлуулад нохоогоо алдсан тохиолдолд хаана явж ин тэрийг нь газ бариад давхартай Улаанбаатар хотод нохоо алга боллоо хөднийг бол үхнийг бол буудуулна. За бараг олдох тохиолдол бараг багтаа. За тэгээ нэг жоох үйлдвэрийн тусаалгатай байх юм бол одоо нөгөө үржүүлэгч нар чинь олж аваад энтэнд аваачаад
бас 20 цагдж байгаа дүржүүлээ дараа нь 5-10 мянгаар зарах гэдэг тиймэрхүү гаргалгаанууд гаргадаад байт юм бэл. Тийм учраас ерөнхийдөө ямар нохойг хаана яаж тийжээх үү энэ гэдэг бүр бодож жогоо шууд авахгүй бол хүүхдүүд ихэвчлэн нөгөө нохой шувуу авъя гэж уйлж унжиж байгаа ээж аав нь заагаад аваад өгчдөг. Тэгээд нөгөө өснөөс одоо те би хоол унд энэ төргээ бүхний нөгөө уудаа чинь нэг 14 онол хүүний ерөнхийдөө сонирхол байхгүй болчихж байгаа шүү дээ. За iPhone 15 гарлаа. Тэгэл нэг 15 оноо тисчүүл за яах вэ 16-аар нь авч гэх юм уу те тэр хоорондоо дахиад нэг жил өөрөө гаргалах тиймэрхүү юмуд бол байдаг. Яг тэрнтэй адилхан нохоонууд хөргөг өлөг багт нь хөрхөө аваад тэгэл дандаа нэг гүлгэн нохоо эсвэл нэг нас үрж байгаа нохоонууд гудамж нь гараад ирсэн. Тэгээд яг нөгөө гэрийн орчинд өсөж төрсэн нохоонууд учраас яг энэ амьдрал дээр те одоо гудамжинд төрсэн нохоонуудтай өнгө нийлүүлж хөг нийлүүлж алхах ямар ч боломжгүй. Тэгээд машин дэргэнд дайруулаад замаар дүүрэн одоо балкад болсон нохоонууд бас их байгаад байдаг. За ер нь юу яадаг гэсэн те эмэгтэй нохооны одоо ороо орсон үед бол өөрийгөө асар ихээр долоож те янз янзын зүйл одоо те мэрж одоо энэ тэргээр бүкс мөксөө хаялах одоо те хүмүүний ажгаар явахдаа бүсгөөрөө шөргөөх одоо энэ тэнд оцогнох гэх мэтийн одоо үйлдэлүүдийг гаргадаг. Тэгээ хаван өсцгээр ерөнхийдөө мэдэгдэн охин нохооныхон тэр бэлэг эрхтнийг ажиллаж байхад аргагүй. Тэгээд яг тиймэрхүү юм болно. За тэр эр нохоо одоо ингээ өөртөө зүрх үед ойрхон зүрх үед одоо охин нохоо алцагнаж те өөрийн мэдлгүй шээснээсээ савирал тусах тэр шээсэнд нь асар хэмжээний нөгөө нэг дааврын одоо үнэр энтер байдаг учраас яг тэр нохооны шээсний үнэрээр одоо бусад эр нохоонууд галзуурдаг. За тэгээ эр нохоотой танилцж байгаа те одоо тэр рагшин энэ бол шал өөр. Одоо жишээлбэл зарим охин нохоонод эр нохоог тоохгүй бараг зодтолдохгүйд пэдэлзээд өнгөрдөг бол яг энэ халуун орооныхоо үед бол одоо те эр нохоотой хэтэрхийн ялхамсаг харьцах сүүр мүлээ шаргах бүкс мөксөө өөх найноо цаанаа гэж бодлоо те бас ямар нэгэн зайлаар ингээд ийм болдог байгаа. Тэгээд яг уу олон нохоо ингээд бужигнж байгааг харж өссөн хүний хувьд хэлэхэд бол охин нохоо бол ерөнхийдөө амар одоо те өөртөө итгэлтэй болчдөг бас ингээ ороо орцоо гэдэг. Өөрөг нь олон нохоо ингээ дагаад бужигнж явах үед тэгээд одоо юу гэдэг те өөр одоо охин нохоо барьж авч зодох бүр эр нохоогч хүртэл зодож байгаа охин нохоог харсан. За тэгээ зодож нүдэйл тэрийг хараар бааварлаад баахан дагуулсан те тэгээд өнгөрөө сагаал өөрлөгөө ойрцоор нохоо болгоны хүзүүнээс хөлнөөс чихнээс нь хазуусын савируулаад охин нохоо бол үнэндээ дан байдаг. За тэгээд орооны улирал бол дуусна. Ирсэн зочид явна одоо те шавар дунсан шарын охин нохоо бие давхар буюу цөдгөр болоод үлдэхэд хинч одоо те тэр нь туслахгүй харин ч одоо зодуулж исэн барьж исэн нөгөө нохтууд нь бас өөрийгөө зодох дээрээс нь одоо тэрэв оршин суугчаа за энэ одоо хэл авцсан удахгүй баах энэ гөлөг суулгах чинь энэ төр гэсэн маягаар басаа шалны модоо барьж иж араас нь хөөх мөх энэ төр гэдэг ерөнхийдөө орооны үеэр овгор байсан охин нохоо орооны дараа зүгээр л бай болдог тиймэрхүү үнэтэй зүйлийг болоод байдаг. За ерөнхийдөө юу яадаг эмэгтэй нохоо яг бэлэн боломгцоо одоо тэ өөрийнхөө сүүлийг одоо энэ agitation болгох сүүлээ хөдөлгөх бүкс мөксөө одоо тэ янз янзын байдлаар газар шүргэх гэх мэтээр ингээд ерөнхийдөө эзэндээ маш одоо тэ сонин хачиг үйл явдлуудыг яадаг. Тэгээд ер нь юу яадаг юм ер нь одоо орон орцсон охин нохоо яг энэ үржлийн мөчлөхийн дөрвөн үеийг одоо доороос нь дээш амжилттай туулдаг гэж. За нэгдүгээрт нь бол одоо тийм мөчлөгийн буюу орооны эхний үе шат байгаа. За энэ 3-аас 17 хоног үргэлжилдэг. За тэгээ зарим нохоод бол 9 хоног үргэлжлээд за яг заримд нь бол 7 хоног яг хоол унд тийжээл үлдрээсээ шалтгаалаад тэг яаж байгаа. За эхний шимжиг нь бол бэлэг эрхтний хаван. За энэ нь бол дулааны буюу орооны мөчлөгийн эхний тодорхойлох хамгийн шилдэг аргуудын нэг учраас та бүхэн нохоо анзаарах мэдрэх хамгийн одоо гадна хийшин гэдэг гэж. За хоёр дахь одоо юу яах юм бэ? Хоёр дахь шууд ярихгүйгээр хоолны одоо дуршлаг өөрчлөгдөх тухайс ярьж өгөх хэрэгтэй юм байна. За өөрчлөлт нь янз янзын одоо хүнд хөнгөн хэлбэртэй байж болдог. Тэгээ эзэнтэйгээ илүү их хэлэн зууралдаг ба зарим нь ууртаа уцаартаа эзнийхэн гар хөлийг хазчих гад байдаг ийм сэтгэл зүйн бас докторгүй биш байдалд орчод байдаг. За хоолны дуршил буюу одоо хоолоо баг зэрэг голонгуу идэх ингээд тамшаалах дуртай юм идэхгүй үнэрлээд өнгөрөх гэх
мэтийн зүйл гардаг бол яг бие сойж байгаа асуудал. Зарим нь болохоор бүр үхэж байгаа аим шиг өсөж үхэж байгаа аим шиг идээ дахиад идээ гэдэг ингээд гүгээд байдаг тийм хагталтай. Ерөөс яг тийм гэсэн юм бол байхгүй. Таны нохооны онцлог болгон ч өөр байгаа болохоор тэгээд за тэгээд юу яана нөгөө бэлэг эрхтний хаван буюу одоо тань түрүүний ихний шинжийн үеэр баг зэрэг цус алдалтууд бас ерөнхийдөө байна. За тэгээ хэдэн өдөр хөнгөн 7 хоногийн дундуур баг зэрэг хүндэрч их хэмжээний цус мус гардаг. Энэ үед нь та бүхэн нохооны памперс ч гэдэг юм уу одоо тэ янз янзын бандаж энэ өмсүүлээд ингээд аргална. Үгүй бол тэгээд бас заван байлгуулна. Тэгээд хөлний завсар одоо тэ янз янзын байдлаар одоо нохоо хурж ирэх, өвдгөн дээр гарч оцгонох гэх мэт янз янзын үйлдэлийг бол гараад байгаа. Тэгээ шинжлэх ухааны хэллэгүүдээр нь хэлэхээр бас хэцүү юм байна. Фороострос, острос, метроострос, ансестрос центр гэдэг 4 үеийг давах гэдэг. Тэгэхээр яг зөв шууд энгийн үгэлгээр явуул амар. За хоёр дахь нь уяа эстрос ерөнхийдөө бол нэг 3-аас 21 хоног үргэлжлэдэг. Ерөнхийдөө бол ихэнх нохоонд 9 хоног үргэлжлэдэг дунджаа шүү. Тэгээ энэ бол яг үржил шимтэй яг одоо жинхэнэ одоо тэ өндөвчин одоо гарч ирж байгаа одоо яг жинхэнэ үр тогтох өндөр боломжтой одоо орооныхон 2 дугаар шат гэж. За энэ үед л одоо жинхэнэ нөгөө нэг охин нохоо маань байж ядаж одоо 90 нохооны тэ нөхөрлөл буюу спермийг хүлээн авахд бэлэн болдог. Тэгээ сүүлээ дээж доош нь хөдөлгөөх, нааш яаш нь хажуулдах, зөөх өөрөө тэ ингээд янз янзын байдлаар бөкс мөксөөх гэх мэтээр 90 нохоонуудыг өдөж одоо байгалийн үрж хүнзэн совингоол нэлийн хурц илэрхийлдэг одоо байдаг. За яг энэ үед нь яадаг вэ гэхээр ялгадас гарна. За энэ тод улаан өнгөтэй байсан бол одоо баг зэрэг ягаан өнгөтэй одоо ялгадас бэлэг эрхтнээс нь гарч эхэлнэ. За тэгээд яг уу бэлэг эрхт нь бол анхны шиг хаван буюу хатуу байдал нь одоо нэлийн зөөлрөөд хангалттай хэмжээгээр буурч бас нэвтрэн орох боломжийг нь бол нэмэгдүүлсэн үеийг бол олгодог. За тэгээд сэтгдэх зан энтер гэж би түрүү хэлсэн те. Тэгээд одоо яг ихний нөгөө нэг үе дээрээ бас нэг те 90 нохоонуудаа сэтгнэхгүй ихтэй дагуулад авчиж явах үед одоо сүүлээ хоёр хөлийнхаа засаар хавчуулчаад авах гэдэг байсан бол одоо сүүлээ өргөх хэмжээний бас асуудлыг тавьдаг байна. За ороо шорооны 3 дугаар үе буюу олон улсын хэлээр деструс гэдэг одоо үеийн яадаг вэ гэхээр яг нөгөө ороо шорооны хамгийн өндөр халуун байгаа хамгийн боломжтой одоо үе шатнд дуусч байна гэсэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр 60-аас 90 хоног үргэлжлэдэг. Тэгээ энэ үед одоо охин нохоо бол ямар ч одоо тэ үржил шимгүй болчтой гэж үздэг. Тэгээд энэ одоо яг энэ үед нөгөө нэг яг нэг үр тогтцсон байх юм бол одоо гүйлэг төрөх хүртэл ойролцоо нэг 60 хоног деструсийн үе шинжүүд одоо үргэлжлээд явдаг байгаа. За энэ үед яг юу болдог вэ гэхээр одоо 3 дахь шат гэсэн үг шүү дээ. Орооны 3 дахь шатны үед юу болдог вэ гэхээр хаван бол одоо бараг бүрэн арилдаг. Тэгээд баг зэрэг томролтой чигээрээ бол үлддэг. За тэгээ 90 нохотой одоо сэтгнэх ийм асуудал гарах нь бол ерөөсө тэр чигээрээ байхгүй болсон сэргээрээ бараг тэ хажиглах, уурлах, уцаарлах тийм байх асуудалтай болчдөг. За 4 дахь буюу анеструс гэдэг үе бол тэ сүүлийн үе шат. За үүнийг бол одоо амралтын хугацаа буюу одоо нөхөн үржих мөчлөгийн хамгийн урт хугацаа буюу 4-5 сар үс. Үүний дараа мөчлөг ахаад эхэлдэг. Энэ хооронд нөгөө 2 дахь одоо орооч нь орж ийнэ гэсэн. Гэх мэтээр ерөнхийдөө ингээд нөгөө ороод 4 үе 4 үеийн дуусны дараагийн шинэ орох гэх мэтээр ингээд охин нохооны асуудлууд ингээд үргэлжлээд явдаг байх нэ. За тэгээд чи яалаа. Хэвчлэн за яг хуу тэгээд 3-аас 21 хоног одоо ороо үргэлжилдэг гэдэг яг 9 хоног л үргэлжлэнэ гэж ойлгоод байгаа. Тэгээд эмэгчлэн одоо эмэгтэй нохоо жилд 2 удаа одоо ороонд ордог. Тэгээд том нохоо юм бол яг нэг орно гэдэг ойлголтыг тав хүн тогтоогоод авчирнаж. За охин нохоод сарын тэмдэг ирдгүү гэж хүмүүсийг асуугаад байдсан байлээ. Тэгээд мэдээж одоо тэ юу яана одоо хүнтэй нэгэн адил бас цус алдалт нөхөж мөчлөгийн бас нэг тийм асуудлууд бол явагддаг. Гэсэн хэдий ч нөхөн үржлэгийн одоо мөчлөгийн төгсгөлд сардаа нэг удаа сарын тэмдэг ирдэг эмэгчингүүдээс ялгаатай нь яг нөгөө нэг үржлийнхаа эхний үе шат буюу одоо бэлгийнхаа уруулна ингээд хавгандсан үедээ цус алдалт явагддаг. Тэгээд тэр цусны сүлдээ шингийн ягаан болох үедээ яг жинхэнэ үр тогтох тийм алтан үе нэрдэг.
За тэгээд ингээд сарын аим гэж хэлэхэд хэцүү. Одоо тэ орооных нь шингэн мэнгийн гарч явах үед ерөнхийдөө маш цэвэрхэн байхгүй бол нохоо өөрөө эндээсээ бохирдож бас одоо тэ асуудал болдог. Дараагийн одоо хал ууралт одоо өвдөлт энэ төр болоод амиа алдах юм тохиолдол байдаг. Гэхдээ яг нохоо өөрөө байглаасаа цэвэр чамтай одоо өөрийгөө долоочтой учраас цус алдалтыг бол тэ ингээд арчилна. Хэрвээ арчилж чадахгүй өөрийгөө долоож чадахгүй бол цус алдалт улам эрчимтэй хэмжээгээр болоод юу ороо морох амирын болдог. Тийм учраас охин нохоо болон өөрсдийн байгалийн одоо зүүн сонгороо өөрийгөө арчилдаг. Гэхдээ арчилж чадахгүй нохоонууд байх юм бол та бүхэн одоо нөө памперс ч гэдэг юм уу, бандаж ч юм уу зөөлөө тэ дахин ашигладаг янз янзын дотор өмдөд одоо гарцсан байлээ. Тийм одоо өмдөр бас цус мөсийн тогтоох хамгаалах тийм янз янзын асуудлуудыг нь хийж хэрэгтэй. Тэгээд ерөнхийдөө юу яддаг шүү. Тэр одоо нөгөө нэг ариун цэвэр буюу одоо тэ янз янзын юм хийхээр нохоо жимслэхгүй тэрээс ойлгож болохгүй. Нохоо ч зөвхөн яг тэр үеийн дуусны дараа яг л тэгээд яаж иж байгаа л ямар нэгэн байдлаар хуршаалынх нь нохооч гэдэг юм уу энэ тэргээр гар цогтож гүйж явж байгаад тэгээд ингээд юу ачдаг хэйл авчдаг. За тэгээд нохооны ороо шороо гэдэг маань нэг иймэрхүү л байна да. За тэгээд яг ахаад нэмээ зөвлөөд хэлэхэд нохооны чин ороо орс үед ерөөсө ганцаараа нэг гадагш битээ гаргаарай. За тэгээ нохоогоо гаргахаар бол оосрлож одоо тэ өөрөө яг бүр ингээд нүд салгалахгүй ширтэж явах хэрэгтэй. За дасгал хийж ямар нэгэн байдлаар стрессийн багасгахын тулд энэ тэргээр дагуул шогшуулах гүйлгэх тиймэрхүү эрчимтэй зүйлүүдийг бол хийж өгч болно. Тэгэх юм бол ядрангуудаа урт унтаад өгдөг ч гэдэм үү тийм байж болно. За малын эмчтэй сайхан уулзаад зөвлөлтүүд яах вэ хүү одоо тэ спецлах хийх үү гэдэг юм хийж болно. За тэгээд яг юу яаж болдго юм бэ? Сүүлийнхээ үзүүрт ментол хийж болдог гэдэг. Тэрний үгсэн гэхээр эмэгтэй нохооны үнэрийг өөрөө хараагүй байсан ч үнрээр нь одоо олоод эр нохооноо цуглждаг учраас одоо нохооныхон одоо тэ сүүл нь ментолыг ингээ бүрчгээр бэлгийн феромоны одоо тэр дааврын нарийн үнэрийг бас сатааруулж ирчүүдийг хитих өөрлөгөө ортуулах тэр боломжуудыг хязгаарлаж өгдөг гэж байгаа. За тэгээд түрүүн хэлсэн GPS-аар нохоогоос тоног олчих хэрэгтэй. Чип энэ төр одоо хүзүүнд нь идэг болсон байгаа байх. За ерөнхийдөө нэг иймэрхүү одоо тэгээд нохооны ороо шорооны тухай дүүхийг та бүхэндээ ярьж өглөө. Тэгээд цаашдаа би нохоо яагаад юу яадаг юм нэрээ нохоо яагаад одоо ингээ нийлээд ороод баваа шоу хийчээ дараа нь салж болдоггүй юм бэ гэж хүмүүс их асуугаад байдаг. Тэгэхээр яадаг вэ гэхээр ерөөсөө л ийм л юм болдгийг. Эр им хоёр нохоог одоо тэ байглаасаа ингээ цаанаас нь хоёр талаасаа ингээ шахаждаг учраас ерөнхийдөө эр нохооныхын эргэтэн одоо угаараа хаадаад эмэгчин нохооных нь одоо дотор талын булчингууд нь агшаад яг энэ хоёр зүйл ингээ таарчгаараа бие биендээ ингээ наалтчдаг байгаа. Тэгээ ингээ наалтчаад хэсэг хугацааны дараа эдгээр булчингууд одоо суларч одоо тэ хэвийн хэмжээтэй орох үед нохоонод одоо хоёр тишээ салдаг. Иймэрхүү зүйл болдог. Хүмүүс их гайхаад байдаг. Яагаад ингэж наалтчдаг юм бол салдган болов хүн бас ингэдэм биш үсттэй энэ төр гэсэн юм байдаг. Хүнд бол ийм тохиолдол гарахгүй яагаад гэхээр нохоо бол өөр. За тэгээд яг нохоо чин цэвэршдэг үү билүү яадаг вэ гэдээ хүмүүс суугаад байдаг. Яг хүмүүсээс ялгаатай нохоо бол амьдралынхаа туршид одоо тэ ороо мороо ороод явах тийм боломжтой байдаг. За тэгээд нас агсан ч гэсэн яг юу яадаг нөхөн үржлэхэн одоо тэ шинжүүд нь байнга байж идэг. Гэхдээ яг хүчлэгэн тасалдаад бүр байхгүй болсон тохиолдол энэ бол яг өвчтөе нохоо байх магадлалтай. Ийм үед нь та одоо малын эмчтэй очиж нохоо үзүүлэх янз янзын тиймэрхүү байдаг. За тэгээд янз янзын тарилга энэ төр байгаа. Одоо охин нохоог одоо тэ юу яахгүй дааврын ялгаруулахгүй байх одоо жимсний хамгаалах тарилгууд байна. Одоо простагландин тарилга гэх мэт одоо тэ янз янзын тарилгууд байдаг. За энийг бол та бүхэн малын эмчнээс сонирхоод асуучих болох ба. За ингээд өнөөдөр ярьж байгаа мараа маань бараг 25,000 төгрөглөлээ. Ямар ч байсан нохооны ороо шороо зан авир характер тэрний одоо эволюц буюу тэ одоо ингээд дөрвөн үе шатыг та бүхэн шингийн үг хэлгээр ярьж өглөө. Тэгээд гоё түүхөд суугатайгаа ойрхон орж гараад байж байгаарай. Мөн тэгээд цагафены мөнгө одоо тэ шилжүүлдэг бүх хүмүүстээ бас баярлаа. За тэгээд ороод сонирхсон ч гэсэн бас давдаг барьдаг юм дарахгүйгээр авдаг хүмүүс маань бас
гардаг байгаарэ гэж бас гуйд явуудахгүй дүүлээ 100k боллоо. За баярлалаа, өнөөдрийн олсон сэдэв таалагдсан гэдэгт найдаж байна.